буян тухайг нөөц нисэх буудлаар ашиглах боломжтой боллоо. Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудлыг ерөнхий зориулалтаар болон нисхийн сургалтаар түншлэн захиалгад онцгой тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ, мөн онцгой байдал, иргэний нисхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар болж иргэний нисхийн ерөнхий газрын харьяанд ажиллуулахаар болжээ. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ Бээжин 2022 өвлийн олимпийн наадмын үйл ажиллагаанд оролцоно гэж тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Бээжин 2022 олимпийн наадам эх 2 дугаар сарын 4-өөс 20-ны өдрүүдэд, Паралимпийн наадам 3 дугаар сарын 4-өөс 13-ны өдрүүдэд тус болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж үзүүлэх зорилгоор хэд тавиан онцлогооны 10 эхо аппарат болон томоогийн эсрэг Тамифлю эмийг хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд эрүүл мэндийн сайд инх болт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сергей Дёрдиц болон бусад албан төлөөлөл оролцлоо. Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон бүх төрлийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэр гарчээ. Улмаар төрлийн албан хаагчийг чөлөөсөн сул оронтой сонгон шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй зарлаж, хууль болон тухайн албан тушаалын тодорхойлолтод тусгай шаардлагыг хангасан төрлийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэд сонгон шалгаруулалтад тэгш оролцох, нээлттэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэх юм байна.